За сайн байна уу? Төгөл рүү анхаар шатны 11-р хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид нар хун галуу гэсэн дууг тоглож сурах болно. 11-р хичээл хүртэл ирсэн бол бид нар нотуудаа маш сайн цэжилсэн байх хэрэгтэй. Багшны өрөөсөө соёл хүрээ 14 нот, фадл хүрээ 14 нотоо маш сайн цэжлээрээ. Мөн дээрээс нь нэмэлт жогон дээрх бас нэг хэдэн нотнууд байгаа. Тэрийг л маш сайн цэжилсэн байхад бүгдээрээ нотуудаа хараад танихад бол ямар ч асуудалгүй хараад бол тоглох боломжтой. За хэрвээ хуруугаар маань сайн хөдлөхгүй бол 2-р хичээл дээр байгаа гарын засглаа маш сайн тоглоорой гэж багш нь хэлээд байгаа тийм ээ. За ер нь бол ингээд онлын хэсгүүд болгон дууссан. Одоо дандаа дуунууд үзэж явна. Тэгэхээр нота маш сайн цэжилсэн байх хэрэгтэй. 2-дугаарт гэвэл гарын засглаа сайн тоглож хуруугаа маш сайн зөвшөөрлөх хэрэгтэй. Өдөрт дор хаяж 5-аас 10 удаа гарын засглыг тоглохыг та бүхэндээ зөвлөё. За нотаарэ. Зямгийнхнийхэн баруун гар бол соёл хүр дээр, зүүн гар фадл хүр дээр өчгдсэн байна. Нэг дистэй харагдаж байна. Түлхүүрийн тэмдгээр дис харагдаж байна. Яг голыг нь харах юм бол 5 дугаар шугам дээр байрлаж байгаа. Дис бемолны дараалал гэж байгаа. Тэрийг бас өмнөх хичээлүүд дээр заасан байгаа. Тэрийг та бүхэн манай дарааллыг нэг цэжилжээрэй. Хэрвээ дис бемолоос санахгүй байвал, хар даралтуудаа санахгүй байвал өмнөх хичээлүүдэд үзээрэй. За 5 дугаар шугам дээр дис маань байрлаж байна. Тэгэхээр 5 дугаар шугам дээр ямар нот байрладаг вэ? Соёл хүр дээр 2-р октавын фа нот байрладаг тийм ээ. Тэгэхээр энэ зохиолын туршид аль ч октавын фа нотыг дизээр тоглох нь байна. Фа дизээр. Диз чинь баруун гарт ч нэг нот ишилдэг тийм ээ. Тэгэхээр фа дээр дарахгүй фа диз гэдэг энэ хар даралтан дээр тоглох нь шүү. За фадл хүрэл мөн адилхан 4-р шугам дээр диз манд байрлаж байна. За тэгэхээр 4-р шугам дээр фа нот байрладаг тийм ээ. Бага октавын фа нот. Соёл болон фадл хүрийн түлхүүрийн тэмдэгний ардах одоо хургалтын тэмдэг зүрнэ гэж юусоо байхгүй. Бүгд яг ижилхэн байдаг. Соёл хүр дээр фа байгавал фадл хүр дээр мөн адил фа байна гэсэн үг. За 4-4 буюу нэг тактанда 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн хүртэл тоглох нь байна. За интро хэсэг байна. За багш нэг удаа та бүхэнд тоглож үзүүлье. За энэ доох нэ. За баруун гар насглаад яваад үзье. 1-р октавын си нот 5 дугаар руу. За интро хэсэг байна тийм ээ. За цааш нь 2-р шугам дээр соёл. За ми 2, ре 1, ми 2, си 5, соёл 3, ми 1. За дахиад нэг удаа. Си, сол, ми, ре, ми, си, сол, ми. За дахиад нэг удаа явъя. Си, сол, ми, ре, ми, си, сол, ми. За 100 гарыг үзье. За өмнөх нөө халуун хэлэг нутаг дээр гарсан ерөнхий арпежиогийн яг хөдөлгөөн бол яг хэвээрээ байгаа шүү. За нотууд нь жоохон өөрчлөгдөж орж ирж байгаа. За 100 гарт 1-р шугам дээр октавын соль нот 5 дугаар руу. Сол, бага октавын ре 2, сол 1, 2-оо давууллаа си 2, ре 1. За дахиад нэг удаа. Сол, ре, сол, си, ре. За цааш нь явлаа. Их октавын ре нот 5 дугаар руу. Ре. Я 2 дугаар руу. Бага октавын ре 2 дугаар руу. 2 дугаар руу давууллаа фа дист байгааг анхаарна. Фа диез ля. Тэгэхээр нэг удаа тоглоё. Ре, ля, ре, фа диез ля. За 100 гар нь хэцүү бол зөвхөн 100 гарынхаа давталгыг маш сайн игээрэй. За дараагийн голдоо зургастай их октавын ми нот 5 дугаар руу. Ми, си 2, бага октавын ми 1 дугаар руу. 2-оо давууллаа. Сол 2 дугаар руу. Си 1 дугаар руу. За дахиад нэг удаа. Ми, си,
ми, сол, си. За, дараагийнх нь адилхан байна. Ми, си, ми, сол, си. За бүгдээрээ нэг гараараа марсан давтлага хийсэн бол хоёр гараараа зэрэг тоглоод үзье. За, 100 гарт соль нот бол баруун гарт си нот зэрэг тоглолоо. Одоо соль дээр ре зэрэг. Ми дангаараа тоглолоо. Ре дээр ре зэрэг тоглолоо. Ре, ля, ми дээр ре. Фа диез дангаараа. Одоо ля дээр си. Соль дээр ми. Одоо ми дээр ми. За дахиад 100 гарт адилхан. За хурдан тоглох юм бол юм шүү дээ. За юм интро хэсэг нь байгаа. За дахиад нэг удаа тоглоё. 1 дөрөх тавын си баруун гарт 100 гарт их тавын соль зэрэг тоглолоо. Си. Соль дээр ре зэрэг. Сол ми ре дээр ре зэрэг. Ре. Цаашин соль дээр ми. За ми. Одоо 100 гарт дангаараа. За дараагийн бадаг хэсэг баруун гарна хэсэглээд яваад үзье. 1 дөрөх тавын си нот 5 дахь руу. Си, соль 2, ми 2, ре 1. За дахиад нэг удаа тоглоё. За дахиад нэг удаа тоглоё. Нотой хэлээд үзье. Си, сол, ми, ре. За. Цааш нь явлаа. 2 дахь тавын ре нот 2 дахь руу. Ре, ми 3, сол 5, буцаад ми 3. За дахиад нэг удаа тоглоё. Ре, ми, сол, ми. За цааш нь явлаа. 2 дахь тавын ми нот 5 дахь руу. Ми, ре 2, си 2, сол 1, ля 2, ре 5, си 3, ля 2. За дахиад нэг удаа нот хэлье. 2 дахь тавын мигээс 5 дахь руу. Ми, ре, си, сол, ля, ре, си, ля. За энэ хүртэл тоглоод үзье. За баруун гараа сайн тоглосон бол одоо бүдрээ 100 гараас. За 100 гараас бидний бас яг тоглож байсан нотнууд гарч ирж байна. Эхний яг такт нь тоглож байсан нотнууд байна. За 100 гарт их тавын соль нот 5 дахь руу, сол, ре 2 дахь руу, сол 1 дахь руу, 2-оо давууллаа си, ре. Дахиад сол, ре, сол, си, ре. За дараагийнхан бас тоглож байсан нот байна. Одоо дээрээ нэг зураастай их тавын ре нот. Ре, ля, ре, фа диез дагааг хараарай. Ля. Ре, ля, ре, фа диез, ля. За цааш нь явлаа. Сол, 1 дөрөв шум дээр сол, сол, ре 2 дахь руу, сол 1 дахь руу, си 2, ре 1. Дахиад нэг удаа. Сол, ре, сол, си, ре. За цааш нь явлаа. До нот. За одоо энэ дэр нэлийн нэмэлт шугам дээрх нотнууд гарч ирж байгаа шүү. Тэгэхээр нэмэлт шугам дээрх нотнуудаа харна. Фаал хөр дээр байгаа нэмэлт шугам 1-р октавлуу орж ирж байгаа нэмэлт шугам дээрх нотуудаа харна. За бага тавын до нот 5 дахь руу до, сол, 1-р октавын до нэмэлт шугам дээр доороо зураастай, дундаа зураастай 1-р октавын ми, фаал хөр дээр. За доороо 2 зураастай, дундаа 1 зураастай бол фаал хөрийн 1-р октавын соль нот. За дахиад нэг удаа. До, сол, до, ми, сол.
За цааш нь явлаа. За энэ бас тоглож байсан нот байна. Их октав ми, си, ми, сол, си. За өмнө тоглож байсан нотуудыг ерөөсөө багш нь ганц удаа л тоглоод явъя. За цааш нь явлаа. Сол, сол, ре, сол, си, ре. За цааш нь явлаа. Их октав ля, ми, ля, до, ми. За цааш нь явлаа. Ре байна, тийм ээ? Ре, ля, ре, фа диез, ля. За 100 гаруй маш сайн тогтоосон бол одоо 2 гараараа бадаг хэсгээс зэрэг яваад үзье. За баруун гарт 1 дугаар октавын си 5 дугаар руу 100 гарт их октавын сол нот зэрэг явлаа. Ре, сол, си. За энэ дээр сол, энэ дээр ре. Сол, ми, ре дээр 100 гарт их октавын ре. Ре, ля, ре, фа диез, ля. За дахиад нэг удаа тоглоё. 1 дугаар октавын си, их октавын сол зэрэг тоглолоо. Ре, сол, си. За сол энэ ре. Сол, ре, ре дээр ре, ре. За цааш нь явлаа. За баруун гарт 2 дугаар октавын ре нот 2 дугаар руу 100 гарт сол 5 дугаар руу. Ре, сол, си, ми дээр ре. Ми, сол, ми дээр до. До, сол, до, ми, ля. За дахиад нэг удаа явлаа. Ре, энэ сол. Сол, си, ре дээр ми. Ми, сол, ми дээр до. Ми, сол. За цааш нь явлаа. За цааш нь шууд 2 такт шууд зэрэг явчих. За баруун гарт 2 дугаар октавын ми нот 5 дугаар руу 100 гарт их октавын ми нот 5 дугаар руу. Ми, си, ми, сол, си дээр ре нот зэрэг ре. Энд си нот, сол дээр сол нот зэрэг сол, ре дангаараа сол дээр ля зэрэг си дангаараа ре дээр ре доглоо, ре, си дангаараа ля дээр ля. Ля, ми, ля, до, ми. Цааш нь явлаа. Ре, ля, ре, фа диез, ля. За дахиад нэг удаа нотоо хэлээд яваад үзье. За явлаа. Ми дээр ми нот. 2 дугаар октав ми баруун гарт, 100 гарт. Их октавын ми зэрэг явлаа. Сол, ре дээр си, ре, си, сол явлаа. 2 сол, сол, ре, ля, сол. Ре дээр ре, ре, си, ля дээр ля, ми, ля, до, ми. Цааш нь явлаа. Ре, ля, ре, фа диез, ля. За цааш нь явлаа 7 дугаар такт. Баруун гарнаас эхлээд яваад үзье. 2 дугаар октавын ре нот 2 дугаар руу ре. За ми нот 3 дугаар руу сол 5 буцаад ми 3. За дахиад нэг удаа ре ми сол ми. За цааш нь явлаа. 2 дугаар шууны дунд 1 дугаар октавын ля нот 4 дугаар руу ля. За си 5 сол 3 ми 2 ре 1. Дахиад нэг удаа тоглоё. Ля си сол ми ре. За цааш нь явлаа. Хамгийн сүүлийн мөр 9 дугаар такт. Си нот си 1 дугаар октавын си 5 дугаар руу сол 3 ми 2 ре 1 ми 2 си 5 сол 3 ми 1. За дахиад нэг удаа си сол ми ре ми си сол ми.
За одоо 100 гаруудыг тоглоод үзье. За 100 гарууд бол ерөөсөө бидний өмнө яг тоглож байсан яг арпежионууд бол бүгд давтагдаад ороод ирсэн байна. Тэгэхээр багш нэг удаа л тоглоод яваад үзье. За 100 гарууд 7 дугаар тагтнаас эхлээд явлаа. Соль нот байна. Их тавын соль, сол, ре, сол, си, ре. Цааш нь явлаа. Бага тавын до, сол, до, ми, сол. За цааш нь явлаа. Ля, ми, ля, до, ми. Цааш нь явлаа. Их тавын ре, ля, ре, фа диез, ля. За цааш нь явлаа. Их тавын сол, сол, ре, сол, си, ре. За цааш нь явлаа. Их тавын ре, ля, ре, фа диез, ля. За дараагийн такт. Их тавын ми, си, ми, сол, си. Тэгэхээр дэжлэгэн байна. Ми, си, ми, сол, си. За багш нь яг давтагдж байгаа учраас нэг удаа л тоглож явсан шүү. За өмнө нэг давтагдсан арпежионууд байгаа учраас. За одоо зэрэг тоглоод үзье. 7 дугаар тактнаас баруунгарт 2 дугаар октавын ре нот, 2 дугаар руу зүүнгарт их тавын соль нот, 5 дугаар руу зэрэг тоглолоо. Ре, сол, си, ми дээр ре зэрэг, ми, сол, ми дээр до зэрэг, сол, до, ми, сол. За дахиад нэг удаа тоглоё. 2 дахь тавын ре, их тавын соль зэрэг. Ре дангаараа, соль дангаараа, си дангаараа, ми дээр ре. Ми, сол, ми дээр до. Сол, до, ре, ми, сол. За, цааш нь явлаа. Дараагийн такт. Баруунгарт 1 дугаар тавын ля нот, 4 дугаар руу, зүүнгарт их тавын ля нот, 5 дугаар руу. Зэрэг, ми дангаараа, си дээр ля зэрэг. До дангаараа, соль дээр ми зэрэг. Ми дангаараа, ре дээр ре. Ре, ля, ре, фа диез, ля. Дахиад нэг удаа тоглоё. Баруунгарт 1 дугаар тавын ля, зүүнгарт их тавын ля. Зэрэг, ми дарлаа, си дээр ля зэрэг. До, соль дээр ми зэрэг. Мигээ дангаараа, ре дээр ре. Ре, ля, ре, фа диез, ля. За цааш нь явлаа. Баруунгарт 1 дугаар тавын си нот, 5 дугаар руу, зүүнгарт их тавын соль нот, 5 дугаар руу зэрэг. Ре, сол, си, ре дээр соль зэрэг, сол, ми дангаараа, ре дээр ре зэрэг их тавын ре, ля, ре дээр ми, фа диез дангаараа, ля дээр си. Цааш нь явлаа. Сол, энд ми, ми дээр ми, сол, си. Цааш нь ми, си, ми, сол, си. За дахиад нэг удаа тоглоё. 1 дугаар октавын си нот, 5 дугаар руу, зүүнгарт их октавын соль нот. Зэрэг тоглолоо. Ре, сол, си, сол до ре зэрэг. Ми дангаараа, ре дээр ре зэрэг. Ре, ля, энд ре зэрэг. Фа диез, си дээр ля зэрэг. Энд дээр сол, сол, ми зэрэг. Ми, си, ми, сол, си. За ийм байх нэ. За хэрвээ арпежиогоор явах одоо хэцүү байна гэж байгаа хүмүүс байвал багш нь баруунгарынхын нотны дээр аккордны тэмдэглэгийг бичиж өгсөн байгаа. 6 дугаар хичээлээ өгсөн бол бид нэр аккордны тэмдэглэгийг цээжилсэн байх хэвээр. Аккордны тэмдэглэгээр зөвхөн аккордоо тоглоод зөвхөн ийм аккордоо тоглоод энэ дууг бас тоглож болно. За багш нэг удаа тоглож үзүүлье аккордоор. За багш нь зөвхөн аккордны тэмдэглэгийг хэлээд явъя. За G мажор, D мажор, E минор, G мажор, D мажор, G мажор,
мажор, G мажор, C мажор, A минор, D мажор, G мажор, D мажор, E минор. За ингээд бас тоглож болох нэ. За өнөөдрийн хичээлд хамт байсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр та.